Сайн бацгаана уу? Гуйн подкаст тавтамаар л би хөтлөгч Зан Азрын Дүлгэн Зөл байна. Бид энэхүү подкастаараа Унгар дахь Монгол сургууль бол Гуймын талаар Унгарт байгаа монголчуудаа болон нийт монголчуудаа хүргэх, Унгар улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудынхаа ололт амжилт туршлагыг хуваалцах, Унгар улсын талаар мэдлэг мэдээлэл хүргэх зорилготой эхлүүлж байгаа. Энэ дугаартаа бид Гуйм сургуулийн математикийн багш Нэм Осрыг ураад байна. За Нэм Оср багш сонсогчдоо өөрийгөө танилцуулаарай. Сайн бацгаана уу? ЛТХ сургуулийн тусгай хэрэгцээд боловсролын тэнхимд тусгай хэрэгцээд боловсролын багшаар сурдаг оюутан байна. Хажуугаар нь Гуймд ажилладаг байна. Нэм Оср багш маань Монголд мөн тусгай хэрэгцээд боловсролоор ажиллаж исэн байгаа тийм. Ер нь бол би математикийн багш мэргэжилтэй. Ерөнхий боловсролын сургууль 10 жил ажилласан. Үүнээс сүүлийн 5 жилийг нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль. Ер нь Гуймын багш нар маань одоо хүүхдтэй ажиллах, хүүхдүүдтэй мэдэж чаддаг, хуваалцах маш их одоо хүсэл эрмэлзэлтэй багш нар байдаг. Тэрний нэг нь бол ялчгүй Нэмка багшаа. Тэгээ өөрөө холбогдоод ирж исэн юм аа гэдэг зүйлийг надад хэлсэн байгаа. Энэ талаараа Facebook дээрээс элчин сайдын яамны тийм зарыг хашаад холбогдчихсэн. Тусгай хэрэгцээд боловсролын чиглэлээр одоо Унгарын тэргүүлэх зэргийн сургуульд сурж байна. Одоо мэдээж авсан туршлагаасаа хуваалцаач Монголоос ялгаатай зүйл юу байна? Мэдээж дэвшилттэй ололттой талууд нь юу байна? Яг энд ирээд ингээд судалсан чинь би эхний семестрт би бүр ингээд антом үзээд, ерөнхий антом үзээд, хоёрдугаар семестртээ нейро антом үзээд яг энэ дээр гайхаж ирсэн шүү дээ. Би хүн тусгай хэрэгцээд боловсролын багш болох гэдэг нөө имж болох гэдэг юм. Яа, багийн чиглэлийн суурь үзээд байгаа юм бол гэдэг амар гайхажсэн. Тэгээ сүүлд нь бол яг үнэхээр ямар хүүхдтэй ажиллаж байгаа вэ гэдгээ багш заавал мэдсэн байх хэвээр. Тэгээ тэр хүүхдийн оншийг нь ингээд уншиж чаддаг байх хэвээр. Тэгээ дээрэс нь тэр хүүхдийн онцлогтон тохируулж өөрийнхөө сургалтын үйл ажиллагааг явуулах учраас тэр хүүхдийн бодит чадамжинд нь суурлах учраас ер нь заашгүй сурах хэрэгтэй байсан байлээ. Ер нь энэ маш том давуу тал байсан. Дээд боловсролын сургалтын маш чухал хэсэг нь бол дадлаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр таны сурж байгаа тусгай хэрэгцээд боловсролын чиглэлээр дадлаг хийх боломж, лаборатори гэдэг юм эсвэл хамтын ажиллагаа нь яаж явдаг вэ? Та хэдэд энэ боломжийг хэрэг олгодог вэ? Ерөнхийдөө 7-8 чиглэлээр ингээд тусгай хэрэгцээд боловсролын багш бэлтгэдэг. За тэр дундаа нөгөө логопедия, хэл засал нь ингээд ганцаарчлсан сургалт авдаг байхгүй юу? Тэгээд тус бүр ингээд өөрсдийн гэсэн ийм хамтын ажиллагаатай ийм тусгай цэцэрлэг, сургууль, дадлагын орчин нөхцөл бол үнэхээр хангалттай. Одоос бид нэр дадлага хийж эхэлж байгаа. Тэгээд энд нэг онцлог нь хүүхдүүдээ бүгдийг ангилсан байсан. Хэлнийх нь нөгөө сонсголынх нь алдагдлаас хамаарат имплант суулгац гэж ярьдэн штэ. Иймд хөрөмжтэй хүүхдүүдийг нэг ангид ингээд нэг бүлэг болгоод тэр хүүхдүүдийн хэл ярианд сургах, тэр хүүхдүүдийн хэл яриаг сайжруулах, засах, хөгжүүлэх ийм чиглэлийн хичээлүүд бас ордог. Тэгээд тусгай цэцэрлэгтээ бас яг энэ ангиуд нь тусгай гэдэм билээ. Одоо энэ Унгар сурж байгаа тусгай хэрэгцээд боловсролын сургуулиа төгссөнөөрөө ямар нэгэн чиглэлийн багш болно гэсэн үг үү? Эсвэл одоо тухайн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо сурах үйл явцыг нь илүү хөнгөвчлөх, илүү үр дүнтэй болгох гэж чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг багш болно гэсэн үг үү? Яг одоо төхүүлээд үзэх юм бол Монголд одоо таны одоо энэ мэрэгжлэр одоо туршлага ер нь хэр байгаа вэ? Миний мэдж байгаагаар Монголд маань ингээд хэл заслын багш нар байгаа, тусгай мэрэгжлийн хэл засалч хүмүүс. Энэ одоо хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч гэд энэ мэрэгжлүүд одоо манай энэ сургуульд бас байдаг. Тэгээ энэ мэрэгжлүүд бас Монголд байгаа. Сонсгол судлалын чиглэлээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг бие дааж амьдрах чадварт суралцуулах ийм арга барилыг заадаг, суулгадаг ийм манайх бол ингээд Унгарт дээр үе төгсөж исэн юм байлээ. Тусгай мэрэгжлийн багш нар Оросын албаны улсад бас төгсөж исэн юм байлээ. За одоо таны өмнө ажиллаж исэн ажил бол одоо ажиллаж байгаа Гуйм сургуулийн хүүхдүүд маань Монгол хүүхдүүд байгаа шүү дээ. Таны хувьд Унгар хүүхдүүдтэй бас ажиллаад дадлага хийгээд үзсэн байгаа. Тэгэхээр Монгол хүүхдүүдийн одоо ажиллахад урамтай орохын гоё нь юу вэ?
За ер нь яг одоогийн нөхцөл байдлаас ингээд хоёр харьцуулаад үзэхэд байна штэ. Төрөлх хэл дээр хичээл заана гэдэг бол үнэхээр өөр. Хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа нь өөр, хүүхдүүдээс авах мэдрэмж нь өөр те. Та гүйм сургуультай одоо 2 дахь жилдээ багшилж байгаа. Энэ 2 жилийн хугацаанд хамгийн одоо тод өөрчн шууд толгойн ч бууж ирж байгаа тийм дурсамжаасаа эсвэл хичээлийн хэсгээсээ хуваалцвал багшаа би танд бэлэг бэлдэж ирлээ гэд өнгөрсөн жил бас тэгжсэн юм аа. Тэгээд ямар гоё яасан гоё юу бэлдэж ирсэн яасан гэл ингээ асуусан чи багшаа би таныг зурсан гэл. Тэгсэн чинь би тэр өдөр яг адилхан хувцас өмссөн байснаар нь намайг зураад тэгээд дараагийн хичээл дээр надад авчирч өгсөн. Тэгээд тэр бас ингээд би тухайн үед ингээд анзаараагүй байхгүй юу. Тэгээд гэртээ очиод ингээд шүүгийнхаа хаалган дээр ингээд наацсан байсан. Тэгээд ингээд сууж ахтаа ингээд харсан чинь нэрээ би яг ийм юм цамц өмссөн байсан юм биш гэсэн бодол төрчихсэн. Тэгэхээр хүүхдүүд л маш ажигч ингээл хүнийг ажиглаад хараал тэгээд тэр одоо байдлыг нь буцаад өөрт нь илэрхийлээл ингээл байж идэг гэж ойлгож болж байна тий. Подкастынхаа дараагийн хэсэг сонсож байгаа хүмүүст надад ч маш сонирхолтой байна гэж бодож байгаа. Хэдийгээр би өөрөө унгар улсад амьдраад суралцаад байж байгаа боловч унгар хэлээр ярьж чадахгүй. Миний ойлгодгоор бол хүн одоо байгаа газрынхаа хэлээр нь ярина гэдэг бол тухайн газрыг бүрэн дүүрэн биш юмаа гэхэд илүү сайн ойлгож мэдрэх юм боломжийг өгдөг. Бидний ярьж байгаа хэлэн дотор ийм нарийн нюансууд, мэдрэмжүүд ингээ явж идэг. Тийм болохоор танаас бол маш одоо сонирхолтой хариулт гарах байхаа гэж найдаж байна. Тэр нь болохоор Унгар улсын та юунд нь их одоо талархалтай сайхан санагддаг вэ? Би бас ингээд хэлнийхаа мэдлэгийг ингээд сайжруулахын тулд аль болох ингээд унгар хүмүүстэй хамт ажиллахыг амар хичээсэн. Бидэнд амар илгэмсэг байдгийг нь мэдэрсэн. Адны хүмүүсийг англиар ярих байх л гэсэн төсөөлтөй байдаг юм шиг байна. Тэнгүүд ингээд унгараар ингээд хэлээд асуухаар харилцаа нь шал өөр байдаг. Төрөлх хэлээр нь ярина гэдэг бол шал өөр мэдрэмжтэй. Тантай жишээ нь монголоор ярих юм бол та илүү л дуртай байна уу гэхээс англиар юм уу унгараар ярил та за яг харилцах нь хүн шиг харилцсан. Гэхдээ монголоор ярил хүний төрөлх хэл учраас илүү одоо дотн хүлээж авна тий. Сэтгэл ойр авах тий. За бид нар нэг маш онцгой зүйлийн гэрч болсон байгаа. Энэ баг өөр газар болж исэн эсвэл дараа нь болох үгүйг бол би сайн мэдэхгүй байна. Тэр нь болохоор бид нар сэтгэлд ойр Төв Аз буюу унгарчуудын Монголд үддээсэн мөрөөр гэд баримтат киноны нээлттэд гүйм сургуулийн багш нараараа очих боломж олцсон. Тэгээд тэнцээ миний хувьд бол хизээч мэдэрч харж байгаагүй нэг одоо содон маш гоё сэтгэл төрсэн зүйл байсан. Бүх үйл ажиллагаа унгараар мөн Монгол руу унгар хүн орчуулад өгчээсэн надад бүр маш өндөр сэтгэл төрүүлсэн. Тэгээд бүтэн 80 минутын баримтат кино маань мөн хэрвээ унгараар ярьж байгаа тохиолдолд монголоор бүрэн хадмал орчуулгыг харах юм боломжтой байсан. Өмнө нь бол дандаа л өөрөө одоо Монгол дээр явж байгаа үйл ажиллагааг гадаад руу англи хэл рүү өөр хэл рүү орчуулах юм ажлыг хариуцаад явдаг байсан хүний хувьд бол маш онцгой, маш тийм сэтгэл дотн гоё мэдрэмж төрүүлж исэн. Таны хувьд тэр одоо үйл явц тэр киноны нээлт ямар сэтгэл, ямар дурсамжийг үлдээсэн бэ? Киног үзээд үнэхээр харимар санагдсан. Тэгээд монголоор айгүй мундаг ярьдаг олон унгар хүмүүстэй өмнө нь таарч исэн. Айгүй хүндэтгэлийн үг мөгээр ингээд ярьдаг. Тэгээ одоо манайхан ч гарыг мутар өргөн хэрэглэн тэгж ярьдгүй шүү дээ. Бид нар баг ингээд ном зохиолоос л ингээд мутар энэ төр гэж уншиж исэн тий. Тэгээд айгүй тийм хүндэтгэлийн үгээр ярьдаг унгар багшийг сонсоод үнэхээр ингээд гацсан хараа. Тэгээ ингээ бүр ингээд амнаас нь ингээ амных нь хайрцгийг ингээ хараад бүр ингээд харсаа салгаж чадахгүйсэн эхлээд. Тэгээ тийм байдалд орж исэн. Тэгээ тэр кино бол үнэхээр Монгол хүмүүсийн сэтгэлд бас унгар хүмүүс ямар их өндрөөр үнэлэгдэж ямар их ойр байдаг юм бэ гэдэг талаар илүү их мэдэж авсан. Судлаач хүмүүсийн яриа юмыг сонсч илээсэн.
Гэхдээ ингээд хоёр талаас ингэж ярьж байгаа зэрэг кинон дэр хараад үнэхээр бас гоё санагдсан, бахархсан. Европт ирээд ерөөсөө төсөөлж байгаагүйгээрээ Монгол хүн байх чи ямар гоё юм бэ гэдгийг их ойлгож авч их бахархаж улам Монгол руу буцмаар сэтгэл төрсөн. Уг нь бол анх эрэхтэй баг Европ суурьшдаг чимэлээ гэж бодож исэн боловч одоо бол бүр л Монгол руугаа л ингээл улам Унгар хүмүүсийн хувьд бол бид нарыг одоо нэг удам ухсаатай гэж зарим тохиолдолд хүлээж авч маш ийлхэмсэг ханддаг. Одоо хэдийгээр бид нар харахад адилхан л царинаас нь хараад Монгол хүн үү гэж асуудаг ч юм уу ийм тохиолдол маш их байдаг тийм. Тэгэхээр энэ талаасаа бол бас ийм айгүй ийлхэмсэг сайхан юм да. Монгол хүн байх чи ямар гоё юм бэ гэдэг тийм сэтгэл улам их төрж байгаа. Дараагийн миний танаас асуумаар байгаа мөн адилхан миний хүлээлт маш өндөр байгаа зүйл бол Унгарт ялангуяа Будапештэд байж болно эсвэл өөр хотуудад энэ үйл ажиллагаанд эсвэл энэ газар очиж үзээрэй гэж таны санал болгох зүйл юу байна? Мэдээж бид нар бол нийтлэг зүйлүүдийг мэднэ. Будапештэд жишээ нь парламентын ордон бол хаанч байхгүй үзэсгэлэнтэй аягүй сайхан ордон ирсэн хүн болгон үздэг тий. За эсвэл одоо музейнүүд, галерейнүүд бол алдартай. За мөн Будапештийн болон бусад одоо Унгарын хотуудын байшин барилга бол одоо дэлгэмэл музей гэж нэрлэгдлээ тийм одоо гоё уран хийцтэй. Унгараар ярьдаг хүн бол илүү мэдж байгаа гэдэг одоо үднээс танаас асуумаар байгаа зүйл нь Унгарт байгаа болон Унгарт зочилж ирэх хүмүүст санал болгох зүйл юу байна? Бүтээн байгуулалт те түүх турсгалын үнэт зүйл олон байгаа. За тэр дундаасаа энэ Будапештэд байдаг нэг ресторан. За энэ ямар учиртай вэ гэхээр нөгөө юм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилдаг. Уур амьсгалтай орохоор тэгээд Немадон Фэл гэдэг нэртэй. За хаяг болон бусад зүйлийг нь бид нар линкэн дээр холбоод оруулчих болно тийм. Бусгай хэрэгцээд хүмүүсийн одоо нийгмийн амьдралд оролцох талаасаа бол за би ойролцоогоор 2-3 хотод л очиж үзсэн. Бус хотуудыг бол сайн мэдгүй байна. Гэхдээ Будапешт бол хүртээмжтэй юм байна гэж ойлгосон. Жишээ нь Монголд бол автобусанд суухаас өксүүлэл явхад аягүй хэцүү тий. За автобусанд суудгүй маа гэхэд гудамжаар явхад маш хэцүү шүү дээ тий. Тэр гинцэртэй хүн байлаа гэхэд ихэнхдээ л бол одоо толгойн эрхтний бэрхшээлтэй одоо саажилттай гэдэг юм уу ийм байгаа бол ихэнхдээ л одоо тэр гинцэр ашиглах хэрэгтэй болдог. Тэгээ тэрнтэйгээ явна гэдэг бол Монголд бол баг бүтшгүй асуудал шүү дээ тий. Гэтэл энэчээ бол би бүр хараад ангаж исэн юм бол метро байна, автобус байна. Бүр вагонд суухад хүртэл одоо шатан доошо буугаад тэр гинцэртэй хүн ямар ч асуудалгүй чөлөөтэй явж байгаа гэсэн. Бүр миний одоо бүр ийм байх юм уу гэж ангасан зүйл болохоор Сэлэт гээд олон улсад одоо баг топ 1-2-т ордог хөгжмийн фестивал дээр тэр гинцэртэй хүн хаана л бол хаана явах бүрэн боломжтой. Бүр миний чинь л ийм хүнлэг байхыг харуулж байгаа юм биш үү гэж бодсон зүйл болохоор гол тайзан дээр бүр тусдаа ийм эндэр зассан хөгжлийн бэрхшээлтэй болон тэрэгцэртэй одоо хүмүүс одоо тоглолт үзэх зориулттай. Тэгээд тэр хүнийг дагалдаад одоо тусалж байгаа нэг хүн тийшээ орох боломжтой бүр юм том эндэр зассан байсныг хараад энэ одоо том фестивал босны бас нэг шалтгаан нь энэ энэ да гэж би айгу бодсон. Тэгээ ингээл эргэн тойроо ингээл явж байхад ерөөсөө хөнгөн болон хүнд хэлбэрийн одоо тулгуур эрхтний бэрхшээлтэй эсвэл ямар нэгэн хөнгөн хэлбэрийн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо оролцох боломжийг бүрэн ингээд хангацсан. Аюулгүй байдал талаас нь одоо явж суух талаас нь ингээд бүрэн хангацсан байгааг бол хараад маш их баярлах, суралцах тийм сэтгэл төрж исэн. Таны хувьд одоо Унгараас бид нар яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд оролцуулах талаас, хүүхдийг сургалт одоо боловсролд хамруулах талаас одоо энэ зүйл нь маш одоо авууштай гэж харсан зүйл нь юу суурьтай, системтэй боловсрол мэдлэгийг аваад явж байгаа хүний хувьд бол одоо наа чи энгийн хүнээс бол хамаагүй өндөр түвшинд, хамаагүй нарийн одоо түвшинд ажиллаж харж чадж байгаа байх гэж бодож байна. Би бас чамтай санал нийлж байна. Нөгөө хүртээмжтэй байдал үнэхээр сайн байсан. Олон нийтийн газар устаа ийм нойлууд ер нь дандаа байдаг. Энэ нь надад айгүй тийм гоё санагдсан. Үнэхээр ингээд хүний наад захын ингээд хэрэгцээг хангаж чадчих шүү дээ. Тусгай сургууль одоо тусгай цэцэрлэг, тусгай сургуулийг төгсчөөд биеэ дааж амьдрах арга чадварт суралцуулах юм үндсэн үүрэгтэй юм шиг надад санагдсан. Хүүхдтэй ажиллана гэдэг бол хүнээс маш их эрчим хүч одоо юу хаан сэтгэл зүрэх ялангуяа одоо тэр хүн хүүхд
хүүхдийг хөгжүүлээ. Хүүхдийг хайрлах тийм сэтгэл зүрэхтэй байх хэрэгтэй. Тусгай хэрэгцээтэй тусгай одоо чадамжтай хүүхдүүдтэй харилцсан гэдэг бол тэрнээс илүү их одоо хүнээс сэтгэл хүчин чармайлт за мэдлэг чадвар одоо шаарддаг гэж ойлгож байгаа. Таны хувьд сонсголын бэрхшээлтэй хүүхдээ 29 дугаар сургууль 5 жил ажилласан гэж тэрнээс өмнө жирийн сургуультай сургуульд ажиллаж исэн гэж ойлгож болох уу? Тийм. За би таны яагаад энэ нөгөө тусгай хэрэгцээт боловсрол руу илүү чиглэж орсон? Энэ бол хүн болгоны сонгоод идэг зам бол бас биш шүү дээ. Хүн ер нь одоо өөртөө айл амраал бодно. Гэтэл таны хувьд бол илүү одоо хүндрэлтэй гэдэг юм уу? Илүү их хүчин чармайлт шаардах зүйл рүү ингээд орж байгаа тэр шалтгаан нь юу вэ? Тэгээ энэний төлөө ингэж тууштай явж чадж байгаагийн цаана нэг одоо ямар нэгэн том шалтгаан байна л гэж би хараад байна. Талаасаа айгүй юм гинтийн үйл явдал болсон. Одоо ингэ бодохоор зүгээр болох хэвтэй юм л болдгоор л болж дээл гэсэн бодол заримнаа төрдөг. Ажилд орох гээд л очсон байхгүй. Хичээл хэлхээс өмнө очсон юм а гэсэн чинь багш нар нь ингээд сургалтанд нь яваад орсон чинь тэр сургалт нэг л юм өөрөөсөө энэ хүмүүс яагаад ийм жижигчлэн тоглолт үзүүлээл багшийн одоо энэ нөгөө намрын хичээлийн бэлтгэлийн сургалт чи ерөөсөө тийм байдаггүй шүү. Тэгээд үнэхээр сайхан хамт олонтой 5 жил ажилласан. 5 жилийн хугацаанаас ямар нэгэн одоо чухал мэдрэмж танд үлдсэн болоод одоо тусгай хэрэгцээт боловсрлоор би сурж байгаа гэж бодод байна. Та тэр 5 жилийн хугацаанаас хамгийн түрүүнд таны одоо сэтгэл зүрхэнд бууж урсамж эсвэл одоо үр дүнгээ би тэдэд хуваалж. Үнэхээр ямар ч хүүхэд ингээл хайр татам. Тэ хэний ч хүүхэд хайр татамтэй. Тэгээд яагаад энэ хүүхдүүд ийм болоод төрчдөг байна гэсэн бодол ингээд амар их төрдөг ус. Тэр ингээд ярьж чадахгүй, хэлж чадахгүй байгаа болохоос би ингээд би тохиж ойлгуулж чадж байгаа болов би миний хичээлийг энэ хүүхд ойлгож чадж байгаа болов гэсэн бодол ингээд надад байгаад байгаа шүү дээ, айдас байгаад байгаа шүү дээ. Тэгэж яхад тэр хүүхэд урдаас ингээд намайг ойлгоод ингээд надтай харилцаад надад хариу өгөөд ингээд байгаа нь энэ яагаад ийм хаана алдаа үүснээс болоод хүүхэд яагаад ийм болоод төрчдөг юм болоо гэж бодож тэр бодол ингээд намайг амар ингэж өнөөдрийг энд авчирсан байх гэж би бас боддог. Одоо хэдүүлээ хоёулаа ерөнхийдөө өнөөдрийн ярилцлага дуусаад миний одоо танаас гаргуулж асууж чадаагүй хүүхдүүдтэй гүйм сургуулийнхаа олон бусад өмнөх шавнартаа эсвэл аав ээжд нь хандаж хэлмээр байгаа зүйлээ өвл хэлээд өнөөдрийн подкастаа өндөрлөе гэж бодож байна. Та хамт ажиллаж исэн болондоо эцэг эхчүүд маань бас багш нартай хамт л ажилладаг шүү дээ. Миний хувьд бол одоо ингээ хагас болгонд ирэх амар гоё байдаг байхгүй ингээд одоо ажлын 5 өдөр нь болохоор ингээд хичээл цугаал шинэ юм мэдж аваал ингээд гоё байгаа ч гэсэн ингээд гүймдэр ирэх надад бүр амар гоё байгаа байхгүй. Нэг талаасаа хүүхдүүд байгаа, нөгөө талаасаа ийм багш нар яг миний ийм хүсэж исэн одоо орчин хамт олон ингээд бүрдсэн байгаа байхгүй. Тэгээ би бол миний ингээд мэдэрж байгаа юм ингээд мэддэг чаддаг тий өөр зөвхөн одоо хичээлтэй холбоотой, сургуультай холбоотой биш өөр одоо ингээд юм болж байгаа бол болж байгаа тий эсвэл одоо нэг юм болж ийн гэдэг ч юм уу ингээд хоорондоо ингээд цаанаасаа хуваалцдаг юм хүчлээд байгаа юм юуж байхгүй. Дахиад хамгийн гол нэг хүүхдтэй харьцаж байгаа одоо байдлыг харахаар яг юм нэг талаас мэрэгжлийн нөгөө талаас үнэхээр хүүхдэд одоо ингээд юм өгчий гэдэг юм сэтгэлтэй багш нар хүмүүс цуглчаад байгаад надад аюу гой санагцаа. Хамт олон гэдэг чинь ингээд янз янзын хүмүүс янз янзын одоо газраас цугласан учраас ингээд яг нэг тийм хүссэн шиг байдгүй шүү дээ. Тооноос ч хамаардаг байх, дахиад хүүснээс ч хамаардаг байх. Гэтэл яг энэ одоо гүйм сургууль нэгдэж чадчихна гэдэг бол бид нарыг тэр хүүхдүүд нийлүүлээд байна гэж би хараад байгаа. Тэгээд бүгдийг нь ингээд аюу сайн сандаг шүү. Тэ? Ер нь ингээд нэг юм санахын ийм мэдрэмжийг ингээд хүн ингээд амар их мэдэрдэг болчт юм шүү дээ. Айгуу тийм ямар нэг байдлаар ингээд ойр татныхноос ингээд бас тусгаарлагдчихад байгаа шүү бид нар чинь. Тийм болохоор ингээд хин надад дийлхтэй байна. Мэдээлэл ойрхон байхыг хичээн тэ. Тэгээд нэг юм хансах ийм мэдрэмжийг бас ингээд гуймынхаа багш нараас авдаг. Тэгээд хамтарч ажиллахад бас урамтай байдаг. Үнэхээр мундаг менежер, үнэхээр мундаг юм өдөртөгч ийм чиглүүлэгч багштай. Тэ манайд энэрл бол үнэхээр мундаг удирдан зохион байгуулагч ийм эмэгтэй ийм багш. Тэгээд ийм хүмүүстэй ингээд хамт ажиллаж байгаа да.
бас энэ цаг үед ингээд энэ сургуулийг үүсгэн байгуулсан цаг хугацаанаас нь эхлээд хамтарч ажилласандаа ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг. Мөн манай гүйн сургуулийн одоо хүүхдүүдэд маань ийм одоо сурах боломж бололцоог нь бүрдүүлж өгж байгаа одоо хүмүүс нь ялчгүй аав ээж нар маань байгаа тий. Яг өчигдөр би бүр Цэцэнбийлэг Цэлмэн хоёрыг Коморомоос ирдэг гэж юусоо бодож байгаагүй. Тэр хоёрыг бодоо фестивал хийх байх гэж бодсон чи бид нэр Коморомоос ирдэг талдаа цаг гарын явдаг гэж ярьсан чи пөөх гэж байна. Би бас эхлээд анзаараг байхгүй юу? Тэгээд Татабоны явж байгаа галт хэрэгэнд таарад тэгэд мэдсэн шин. Тэгэд үнэхээр мундаг ээж аав нь айгүй мундаг сэтгэлтэй байна гэж айгүй өндрөөр үнэлсэн. За тэгээд мөн бас манай сургуулийн үйл ажиллагааг дэмждэг маш олон ингээд хүмүүс, байгууллага, эцэг эхчүүд маань байдаг. Тэгээд энэ бүх хүмүүстэй Унгар цугаа Монголын элчин сайдын яам за дээрэс нь ээлдэг сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш нар энэ хүмүүстэй бас үнэхээр талархаж явдаг шүү гэж хэлье. Өнөөдрийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Сонсон та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай. Баяртай.